Бяндуугаас их сонссон. Их магтаж байсан шүү. Тийм үү? Киноны бэлтгэл сайн явагдаж байгаа зү? Удахгүй зураг авалт эхлэх гэж байгаа. За, яадаг ч байсан баяр хүргэе. За. Манай өхнийг тоглуулж өгсөнд баярлалаа. Надад таалагдсан болоод л тоглосон юм аа. Тэгээд ч Пендо ах их тусуулсан юм чинь тийм хэн зүйлийг хийж өглөө яхав дээ. Энэ удаагийн киногоо амжилтанд хүргэн шүү. Дэгнэ. Баярлалаа. Аха. Би хамаг чадлаар ажиллах болно. Минхүү, кинонд ч амжилт хүсье. Амжилт. Ойртоод очихоор эргээд гүйчихнэ. Ширтээд зогсохлоор тэнгэр лүү гөлийн. Миний сэтгэлийг ойлгохгүй байгаа мó? Мэдсэн хэрнээ тэгээд байгаа мó? Цаг хугацаа урсан одлоо. Дайрчих шахан миний дэрэгдүүр өнгөрсөн ч эргэж хараад танихгүй царайлсан ч миний сэтгэл голын ус шиг урсах солон юм да. Гүүгээд явчихна. Нисээд явчихна. Чи минь миний сэтгэлд ирэх юм бол. Юугаар туслах вэ? Кан Хянжу гадагшаа гарсан юм уу? Хянжу ихч өнөөдөр ирээг байгаа. Тийм үү? Би Хянжугийн найз байгаа юм л да. Энийг дамжуулаад өгөхгүй. Уцаар ирээг юм уу? Хянжу ихч өвдөд амралтаа авсан байгаа штэ. Юу? Хянжу хаалга. Кан Хянжу хаалга талж. Гараад ирээ штэ. Чи хаалга онгойлголтоо. Чамайг хаалга онгойлохгүй бол шууд эвлээд орлоо шүү. Кан Хянжу. Хэрвээ зүгээр үсттэй. Энд ч ингэж ирэх байхаа. Хөөе. Өвдсөн бол гэрлүү ярихгүй дээ. Энийг би хийсэн ч гэсэн их амттай болжээ. Би энийг урд нь анхнараараа зодуулан байж сурсан юм л та. Халуун нулимсны хоол байгаа нь. Эдэд үстэй. Хөөе. Хийсэн хүнийхэн сэтгэлийг бодоод ганц албагдаа штэ. Яасан бэ? Хоолсоо идэж байж л идэгэн штэ. Юу вэ? Би одоо ядарчлаа зүгий. Зүгий. Хүлээсээр угаад ядарчлаа зүгий. Зүгий.
Ой. Энэ үнэтэй зүг юм бол. Цэвэр шүү. Юу хамттай юм аа. Хамттай байгааз. Энэ уг нь шоргоолж ихтэй, зүгийж ихтэй. Энэ ууланд хэцүүтэй хэдэн хоног ингэж байж ивэл сайхан байх болно тийм ээ. Өөр хүмүүс ч хаана вэ? Дайруу аха. Хөөе. Эднээс гаргаж авч чадав уу? Аха, байдал жах хэцүүдчихлээ. Яасан? 5 хүнийг бариад сайн сэгсрээд үдсэн боловч аха. Тэдний хувийн тамга нь төгсүүд байгаа ингэнэ. Юу? Төгсөд байгаа хэрэггүй. Мөн новчнууд. Одоо яавал дээр баха. Юу яавал дээр вэ гэж. Төгсөгийн байга газрыг яаж игээд ол. За аха. Хэм бэ? Хэмдэрга. Хүний ажилд садаа хийгээд хаа хүрхээ чи харъя л да. Чи хийм бэ? Түрүүн эмнэлэгт харсан чинь ээжийн чинь биеийг тааруу байлээ. Чи хэм бэ? Нэрэ дүү чинь их хөөрх юм блэ шүү. Шүн тэрүүгээр их харанхуй байдаг гэсэн. Яасан бэ ахаа? Юу болоод байгаа юм? Хөө энд юу болоод байгаа юм бэ? Санаагаа юу хийгээд байгаа юм бэ? Хурд юм аав. Ээж явахгүй гэдэг юм штэ. Яаж хаад байгаа юм бэ? Дараа хэлье хэд хоногоос ихчинд байж вэ? Би шиг яасан. Тэр хэд хоног гэртээ ирсэнгүү? Чамайг дагаагүй. Юу хийгээд байгаа юм бэ? Хурд юм аавалтаа явцгаая. Хөөе. Өөрийнхөө гэрээс хаашаа явах гээд байгаа юм? Чи бас ямар хэрэг хийчихэд ингэж байгаа юм? Тийм юм биш ээ. Зүгээр л миний хийснээр хийчихэ штэ. Чамаас болж амьдрч чадахгүй нь. Өдөр болгон цагдаа нар сураглаад одоо бүр хулхаануудаас хайгаад явах гэж байгаа мó. Бид хоосон хонсон ч хамаагүй. Гармаар ойл чи хөөрэ гар. Бян шигч гэсэн чамайг дуурайгаад хэрэгт орооцолдсон байна. Юу? Новш гэж. Намаг энэ гэрт дуртаад ирж гэн гэж бодоо юу? Хэрвээ би явчих юм бол Бян шигийг энэ соногыг та харж хандах юм уу? Аха та яагаад ээж рүү таарад байгаа юм бэ? Тийм ээ. Чамайг харж ханд гэж гоохгүй. Тэгэхээр чи дураараа явж үзмээ дүү. Яв. Тэгээ би явлаа. Тэгэр хүснээр хийгээрэй заа юу? Үгүй хаа. Та яагаад ганцаараа гараад ирвэ? Чон суруу залгаад манай гэрлүү хідэн хүн явуул гэж хэл. За ойлголоо хаа. Заха. Бид нэр мэдээд янзалчихъя. Тэгээ. Дүүнэрийн байгаа газрыг хилүүлж байгаад шууд булчих. За. Сайхан амраарай. Аха юу гэж байна? Өнөөдрийн дотор учрыг оол гинэ. Газраар тоглодог хүмүүсийг газарт нь буулгах хэрэгтэй. Аха. Нөгөө дүлээгөө олсныхоо дараа эднэрийг нэг сайн болгоод өгье. Тэгнэ. Хэрмүү туулаанаас болж бид ингэж зовж байгаа юм чинь. Хийх гэж байгаа юм бол олигтойгоо хийхгүй. Тийм хин ганцх юм хийж чадахгүй баригдаа твтэж байх гэж. Бид тэднийг аварсан юм чинь одоо бидэнд ч ихсэн жаах юм олдох байлгүй дээ хаа. Ах тэдний захиралтай тохиролцоонд хүрчих юм бол бидэнд юм өгөх байлгүй дээ. Тэр туулай хинэттэй амт мэлээ. Тэр нэг мөнгө олж авах гээд Royal Billard-ийн газар нөгөө хүн даргагүй штэ хаа. Тэрнийг ууланд буулж өргөчхөөд мартаад эргээд ирсэн гэсэн шүү. Асаагур. Тэрнийг нь очиод үзсэн чинь бороо ороод нөгөө тэг чинь яг нүдний доогуур хүртэл ус тогтчихсан байсан гэсэн.